За за гэхэд байж гэн. За нэг шалгаараа хэлсэн байна. за За манайхаа одоо удахгүй лайв маань эхлэх гэж байна. За цагаасаа баг зэрэг оцроод эхэлчлээ. Тэгээ боломжоор хэдүүлээ шеэрлээд байгаарай. Тэгээд хэдүүлээ 5 минутын дараа эргээд бүгдээ энэ талаар ярилцъя. Өнөөдрийн сэдв бол penetration testing-ийн тухай байгаа. Окей. За манайхаа одоо удахгүй Хэсэгдчихлээ. жанатаа яаж болох. За нөгөө юмдаа мэдээлүүдээ цааш нь шеэрлт юм уу? Би энэ бас чиглэл гэж асуулаад. За тэгвэл надаас ойлоо нэг асуулт хариултуудаа Тэнцээс харагдав. тэнэс жараад тэгээд авчтай. За эхлэх үү. За тэгээд Жия. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За бидний дараагийн лайв маань эхэлж байна. За энэ өнөөдрийн лайваар бид нэр нэвтрүүлэлтийн шалгалтын тухай, за ясчууд хакер нэвтрүүлэлтийн шалгалт хэрхэн дэмждэг. За нэвтрүүлэлтийн шалгалтыг ашигласнаар бид нар ямар давуу талтай, пентестинг хийснээр ямар давуу талтай гэх мэтчлэн зүйлсийн талаар ярилцахаар бэлтгэсэн байгаа. За хамгийн эхлээд бид нар кибер аюулгүй байдлын эслийн удирдлага гэдэг талаас эхэлж байгаа. Яагаад гэвэл одоо бол бидний үүсгэж байгаа дата, ажиллаж байгаа орчин бүгд ерөнхийдөө онлайн компьютер орчинд болчлоо. Тэгэхээр энэ орчинд ажиллаж байгаа тохиолдолд ер нь бидний үүсгэж байгаа датаны бараг 95% орчинд баг цахим орчин дээр үүсгэгдэж байна. Тэгэхээр цахим орчин дээр датанууд байршаад эхлэнгүүт энэтэй холбоотой эрсдлүүд дагаад бас эрсдлүүд нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ эрсдлүүдийг бид нар яаж удирдах вэ? Яаж менежмент хийдэг? За энэ эрсдлүүдээр ямар аюулгүй байдлын кейсүүд гарч болох вэ гэдэг талаас өнөөдрийн ингээд лайв маань бэлтгэгдэж байна гэж ойлгож болох нэ. За тэгээд кибер аюулгүй байдал дээр бид нэр ярьж байгаа менежмент гэдэг байгаа. За тэгэхээр энэ удаагийн лайваар бид нар менежментийн тухай ярих гаагүй. Тэгэхээр cyber risk менежментийн тухай биш. Яг тэр кибер аюулгүй байдлыг учирч болох тэр шалгалтын тухай ярих гэж байгаа. Тэгэхээр ийм шалгалтууд энэ ямар хэлбэрээр шалгагддаг вэ гэдэг талаас ярих юм. Тэгэхээр хамгийн ихэнд бол аюулгүй байдлын аудит байгаа. За тэгэхээр аудит нь бусад vulnerability assessment, penetration testing-ээс яг юугаар ялгаатай юм бэ гэхээр ерөнхийдөө байгууллагын дүрм журам яг хэрэгжиж байгаа хэсэг, тэрний дагуу шалгалтууд байгаа хэсэг,
гэх мэтчлэн яг аудит талаас ороо явчихдаг. За дараагийнх нь vulnerability assessment байна. Тэгэхээр vulnerability assessment-ийн хувьд бол нэвтрэлтийн шалгалтыг ерөнхийдөө бол автомат түүлүүд ерөнхийдөө ашигладаг. За их тэгэхээр байгууллагын дотроос ямар эмзэг сул талууд байна вэ гэдгийг скан хийдэг, байгууллагын гадна талаас скан хийдэг. За бид нар дараагийн слайдуудаар энэ талаар илүү дэлгэрэнгүүлээ яах юм. За дараагийнх нь penetration testing ба. За penetration testing vulnerability weighing хийдэг ажлыг хийдэг. За дээр нь нэмээд яг pen testing хийж байгаа хүний ур чадвар скиллийг мануалаар болон практик дээр ашиглаад ингээд явдаг. Арай илүү яг хак шиг байгууллагын системийг шалгадаг юм байна. За дараа нь red teaming гэж бас нэг шалгалт хэлбэр байна. Тэгэхээр ихэвчлэн red team бол байгууллагын дотоод нөөц болцоогоор мэдээлэл аюулгүй байдлын багийг red team, blue team за мөн гэж хуваагаад тэдгээр нэг нь довтолдог, нөгөөх нь хамгаалдаг гэх мэтчлэн юм хоёр ингээ бүлэгт хувааж зохион байгуулалт хийж байгууллагын аюулгүй байдлын эрсдлийг ингээд тодорхойлж явдаг ийм хэлбэрүүд бол байгаа. За ингээд ёс зүйн хакер гэдэг талаас нь ялгуу маань тайлбарлаад өгөөч. За ёс зүйн хакер нь болохоор дотроо систем дээр хэмжиг байлыг одоо учирч болох эрсдлийг багасгана гэж ойлгож байна. Тэгээд ёс зүйтэй хакинг хийнэ гэдэг нь болохоор тухайн одоо байгууллага болон одоо хувь хүнтэй гэрээ байгуулад тийм албан ёсны гэдэг утгаар нь хакинг хийх зорилгоор одоо иймэрхүү хүмүүсийг хилдэг. Тэгээд ёс бус одоо хакингууд бол зөндөө байгаа шүү дээ. Дэлхийд дээр тэнгууд ёс зүйт хакерууд илүү олон болсноор энэ маань болохоор хэрэгтэй цагаан тал руугаа илүү чиглэдэг. Тэгээд байгууллагын аюулгүй байдлыг сайжруулах одоо чиглэл руугаа илүү ордог гэсэн үг. Яг нөгөө бид нар саяны өмнөх үдсэн шалгалтын дөрвөн хэлбэр байна шүү дээ. Red team маань бас ёс зүйн хакерийн скил ур чадвар байх шаардлагатай болж байна. Pen tester маань бас байх шаардлагатай болж байна. Аудитор маань бас энэ талаар мэдж явах шаардлагатай болж байна. Тэгэхээр эдгээр нөгөө шалгалтын нөгөө олон хэлбэрүүд маань бүгдөө ёс зүйн хакер гэдэг hard skill талаас мэдээж техникийн өндөр ур чадрыг шаарддаг. Soft skill талаас бол ёс зүйн хакер бол суралцах чадвар сайтай байх хэрэгтэй. Ажлын өндөр ёс зүйтэй. За мэдээж ажлын ёс зүйн хувьд бол өндөр байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд мэдээж байгууллагын нууцын мэдээлэл тий хандах ирэхгүй байсан ч хандах хэрэгтэй болох боломжтой болчихж байгаа шүү дээ. Ингэснээр ёс зүйтэй байхыг бол хүн зүйлсүүд нэлээд шаардж байгаа. За мөн компани дээр ажнэр ажиллаж байгаа хүмүүсээ бас нэг хамгийн гол зүйл нь soft skill-ийг бас шалгадаг болсон байлээ. Hard skill гэхээс илүү хүмүүс hard skill бол ороод өөрөө сурчиж болно. Soft skill болох нөгөө компани дотроос мэдээлэл задруулах боломжтой эсхийг нь сайн ингэж нэгтэлдэг болсон байлээ. Тийм болохоор ерөөд сүүлийн үеийн компаниудын чиг хадлага бол soft skill сайтайлах айгу зүг. Хакеруудаа сонгохдоо. За дуусвал байна уу чанга. За дуусвал байгаа юм байна. За дуусвал баг зэрэг нэмээд өгье. За одоо яаж байгаа юм бол хэр байна? За тэгээд мэдээж түрүүн хоёлоос студ хакер маань ерөнхийдөө ямар яагаад хэрэгтэй гэдэг талаас ярьсан. Тэгэхээр нэмээд хэлэхэд бол хакеруудаас сэргийлэх зорилготойгоор өөрсдийн дотоод хакерыг бэлтгэж байна гэж ойлгож болно. За мэдээж ёс зүйтэй байгууллагын дүрм журмыг хүндэтгдэг. За тийм юм бол хүмүүсийг бэлтгэж байна гэж ойлгож болох нэ. За тэгэхээр бид нар бас ёс зүйн хакерын сургалтыг бас санал болгодог байгаа тийм үү? Сэх гээд. Тэгээ энэ дээр ерөнхийдөө ямар агуулгууд орд юм бэ? За дотроо бол нийтдээ модуль нь 20 модультай. Тэгээд яг ёс зүйн хакингийн хамгийн ихнээс нь эхлэж байгаа хүмүүс зориулсан. Тэгээ байгууллага дээр дөнгөж нөгөө нэг сургуулаа төгсөөд орж ирж байгаа хүмүүс ч юм уу эсвэл жинхлэж байгаа тийм хүмүүстэй энэ сургалтыг санал болгоод ороод ирвэл энэ сургалт дотроо маш олон төрлийн яг basic ойлголтуудаас нь яг дунд чат хүртэл бүгдийг нь зааж өгсөн байдалтай оруулсан байгаа. Тэгээд C-ийн version 10 дээр болохоор нөгөө сүүлд нь IoT hacking, cloud computing, cryptography гэдэг энэ гурван сэдв орж ирсэн айгу үр дүнтэй болсон болов уу гэж боддог. Тэгээд IoT чи ерөөдөө бүхэл зүйл дээр яригдчихэж байгаа. Тэгээд байгууллагын дотор ажиллаж байгаа принтерээс эхлүүлээд бүх төхөөрөмжүүд IoT. Тийм болохоор тэрийг нь бас мэддэг байх шаардлагатай. Зөвхөн нөгөө систем гэх талаасаа илүүтэйгээр энэ зөв байдлын шалгалтуудыг бас хийж чаддаг болно гэсэн үг. За тэгэхээр энэ 20 сэдвүүдийг харж байхад бол маш өргөн агуулгыг агуулсан байна шүү дээ.
За жишээлбэл энэ модуль 12 дээр firewall байна. Манай хүмүүсийн маш сайн мэддэг байгууллага дээр баг дор хаяж нэг байгаа бах. Тэгэхээр firewall-ийн аюулгүй байдлын тухай ярьж байна. За web server system руу баг ихэнх байгууллагууд дор хаяж нэг мөн хоёр байгаа бах тийм. Тэгэхээр эдгээрүүдийн аюулгүй байдлыг өгдлийн сан уцгүй сүлж мобайл хүртэл бас шинд орсон байгаа тийм үү. Хүмүүс ч нөгөө нэг гар утасны аюулгүй байдлыг ирсэн ханхаа болцсон байдаг шүү дээ. Нөгөө компьютер руу гол анхаарлаа хандуулаад. Одоо энэ яг энэ COVID-19 гэдэг энэ учирч байгаа юм маш том эсэл энэ онд гарч эхэллээ. Тэгэхээр энэ эсэлтэй холбоотой кибер орчин дэх аюулгүй байдал бол асар хугацаатай нэмэгдсэн байлаа шүү дээ. За өнгөрсөн жилийнхээ бол 2 дахин өнөө үеийнхээ бол нэлээд өндөр урттай бол нэмэгдсэн харагдаж байна. Тэгэхээр эндээс бид нэр яг тэнд нэмэгдээд байгаа эслийг бид энэ удаагийн лайваар бид иргэд манай талаас санал болгож байгаа маань эслийг бид бууруулах зорилготой энэ бүх одоо лайвыг бэлтгэж байгаа шүү. Манай тэрийг ойлгоорой. За тэгээд түрүүний ярьсан нөгөө шалгалтын нэг 4 хэлбэр байсан тийм аудит байсан. За vulnerability VA, PT байгаа, red teaming байгаа. За тэгэхээр энэ дундаас бид нэр vulnerability assessment болон pen testing хоёрын ялгааг бол тайлбарлахыг хүслээ. Яагаад тэгэхээр энэ хоёр дотор маш ойролцоо хоёр байгаа л да. Тэгэхээр vulnerability assessment бол системийн эмзэг байдлыг илрүүлэхэд төвлөрдөг. Гэхдээ маш өргөн хүрээнд ашиглагддаг байна. За тэгээд ихэвчлэн энийг автомат янз бүрийн төлөвлөлтөд ашиглаж хийдэг байна. Тэгэхээр өргөн хүрээнд учраас тухайн системүүд дээр зарим нэг зүйлүүд үлдчих тал бий. Тэгээд нөгөө талаар бол practice буюу яг тэр систем эмзэг байдал байна гэдэг илрүүлээд эрсдлийг гаргаж ирдэг. Тухайн эрсдлийн яг учирч болох эсхийг нь бол practice case бол хийдэггүй. Өөрөөр хэлбэл demonstration хийдэг байгаа. Зөв илрүүлээл. Тийм илрүүлээ. Тэгээ бас тэр автомашин төлөвлөлт дээр бас нэг сул тал байдаг нь бол бас худлаа үр дүн гарч ирэх магадaltaй байдаг. False positive үр дүн гарч ирдэг. Жишээлбэл ийм өндөр эрсдэлтэй гэж байгаа бол яг тэр бодит тамирчдаас тушаад үзэнгүүд эрсдэл байхгүй ч юм уу тийм кейсүүд гарч ирдэг. За яг PT нь бол яг саний VA-ийг агуулдаг. Дээр нь нэмээд яа гэм бэ гэхээр хакер өөрийнхөө ур чадвар скиллийг хашаасан мануал тестинг гэдэг хийдэг. Тэнд бага өндөр эрсдлийг яг бага хэсгийг нь шалгалтуудыг демонстрейт хийж явдгаар бас яг vulnerability assessment-аас ялгаатай байгаа л да. Тэгээд нөгөө талаар бол VA бол илүү өргөн байсан болоод pen testing бол илүү гүнзгий орж өгдөг. Жишээлбэл web application pen testing байна, уцгүй сүлжээний pen testing байна, mobile, cloud байна, VPN pen testing гэх мэтчлэн баг 20 гаруй юм pen testing-ийн үйлчлэгийн төрөл байгаа. Тэгэхээр хүмүүс байгууллага дээр бид нар ямар үйлчлэгээ ашигладаг вүлээ тухайн үйлчлэгэнд таарсан pen testing-үүдийг ерөнхийдөө бас аваад явах бас боломжтой байдаг байна. Тэгэхээр энэ хоёр бол ерөнхийдөө адилхан боловч дотроо бас бага зэргийн юм ялгаанууд бас байдаг талтай. За тэгэхээр яагаад pen testing хийх хэрэгтэй вэ гэдэг ороод ирлээ та. Тэгэхээр биднэрт кибер эрсдэл буюу кибер аюулгүй байдлын эрсдэл бол өндөр хэвээрээ байна. Улам нэмэгдэж байна. За тэгэхээр энэ дээр бид pen testing хийх бол мэдээж байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд учирч болох эрсдлийг бууруулах зорилготой. Байгууллагын бууруулснаар ямар ач холбогдолтой юм бэ гэхээр учирч болох нэг санхүүгийн хохирол, нэр хүндийн хохирол, за бусад бүх зүйлүүд байна. Жишээлбэл хамгийн сүүлд хот болоод байгаа зүүн биш шүү дээ. Та зүүнд одоо ямар эрсдэл учраад байгаа вэ? Ер нь бол тий одоо нөгөө зүүмийн meeting ID-г хүмүүс тааварлаад ороод ирэх боломжтой гэдэг. Тэгээд орсныхан дараагаар чимээгүй хүмүүсийн мэдээллийг цуглуулад dark web дээр зарж байгаа гэдэг ааштай тийм. Тэр нь бол 100% нөгөө хүмүүсийнхэн буруу үйл ажиллагаа л да. Ороод нөгөө settings-ээ буруу тохируулсан ч юм уу тийм. Одоо Zoom дээр шинээр апдейт ороод ирсэн. Тэр нь бол нөгөө meeting ID-н шууд цаанаас нь generate хийж өгдөг. Тэгээд давхар орсныхан дараагаар one click join хийхгүйгээр нэг дараад орсныхан дараа дахиад пассворд асуудаг болсон. Тийм болохоор тэрийг идэвхжүүлсэн тохиолдолд ерөөдөө эрсдлээс эргэлж байгаа. Zoom-ээс цаанаас нь random пассвортыг generate хийж өгч байгаа. Нөгөө хүмүүс чинь тест 1 2 3 4 гэдэргээл хүчтэй шүү дээ. Тэгээд тэрнээс илүүтэйгээр шууд цаанаас нь өгч байгаа болохоор хүмүүс тааварлах боломжгүй байх тиймэрхүү юмнуудыг хэрэгжүүлж эхэлж байгаа Zoom-ээс. За тэгээд Zoom-ийн хувьд анх удаа сонсож байгаа бол одоо remote бид нар ерөнхийдөө дэлхийд даяараа шилжиж ажиллаж байгаа холбоотой remote team solution-ууд байгаа. Remote office.
Тэгэхээр энэний нэг хамгийн өргөн хэрэглэж байгаа нэг кейс бол Zoom байгаа тийм. Тэгэхээр Zoom-ийн үед сүүлийн үед дэлхийд даяар хот болсноос тэрний аюулгүй байдлын судлаач нар сонирхогчдын хувьд бол нэлээд чухал болж тэрнийг ерөнхийдөө авахгүйч төнгөж ирсэн гэх юм уу та. Ингэснээр аюулгүй байдалтай байсан маш олон эмзэг байдлуудыг илрүүлж гаргаж ирсэн. За тэгэхээр энэ нь бол энийг пентестингтэй холбохдоо бид нар юу ч холбож ойлгох вэ гэхээр байгууллагууд дээр ингээ стандарт хэвээ явж исэн үйлчлэг байна. Тэгэхээр яг тухайн кейс гарч ирэнгүүт гарч ирэх тохиолдолд тухайн кейс гарч иж байгаа тохиолдолд бол хэрэглэгчнэр дээрээ сонирхоод ирсэн бүтээгдэхүүнийг. За яг тэгээд ирэнгүүт нь зэрэгцээд бас аюулгүй байдлын судлаач нар сонирхоод ирэнгүүт эмзэг сул талуудыг гаргаад ирчихлээ л дээ. Тэгэхээр эдгээр эмзэг сул тал гарч ирснээр байгууллага дээр санхүүгийн хохирлыг буцаад нөлөөлөлд орж ирж байна. Жишээд бид хэрэглэгчнэр дээрээ ашиглахаа болох зарим нэг томоохон компаниуд улс орнууд тэрийг татгалзахыг бол зөвлөд эхэлж байна тийм. Тэгэхээр ингэснээр аюулгүй байдлын эрсдэлэн байгууллагын тал ийм байдлаар нөлөөлдөг байна. За тэгээд бид нэр бас дараагийн кейс яагаад хийлгэх хэрэгтэй вэ гэхээр аюулгүй байдал дээр оруулж байгаа байгууллага ерөнхийдөө жилдээ нэг төсвөлцсөн байдаг. Тэн дээр зарцуулаад байдаг. Гэтэл тэр төсвөлсөн төсөв маань зарцуулсан зардал маань эргээд хөрөнгө оруулалт өгөөж нь хэр байгаа вэ гэдэг талаас зөв зүйл дээр яасан үг. Тий, тэрийг хэмжихэд бас манай IT-ийн амар хүндрэлтэй байдаг. Тэгэхээр пентестинг хийснээр тэнд байгаа маш олон хамгаалтын контролууд гэдэг нь аюулгүй байдлын шийдлүүдийг ярьж байгаа. Жишээ нь антивирус байна, DLP protection-гууд байна, IDS IPS байна, firewall байна, web байна, database байна гэх мэт маш олон юм контролууд байна. Эдгээр контролуудыг чинь пентестингийн үед бол бүгдийг шалгачтай. Бүгдийн тий бүгдийн. Нөгөө талаараа эдгээр контролуудын хооронд хэрхэн хэрэгжүүлсэн бай, имплементейшн болон дизайны асуудлыг бол бас давхар шалгачдаг ба. Ингэснээр бид нэр оруулж өгч байгаа тэр хөрөнгө оруулалтуудыг ерөнхийдөө комплекс байдлаараа яг зөв ажиллаж байгаа ашиг дээр бас шалгалтыг хийх өрн боломжтой байдаг. Зарим байгууллага чинь амар үнэтэй төхөөрөмж авч тавьчаа нэг архитектураа буруу хийцээд шүү дээ. Шал буруу. Тэрнээс л халдлага төрчихсөн байна. Зөндөө байдаг. Тэгэхээр зөвхөн хамгаалтын солиушныг худалдаж аваад байгууллагууд тавьснараа энэ бол аюулгүй байдал шийдэж чинь гэж ойлгож болохгүй. Тэгэхээр бусад хамгаалтын солиушныг бизнесийн онцлогтой таарсан байдлаар загварчлах, дизайнчлах шаардлагатай. Мөн бас жишээлбэл firewall байна. Firewall бол дизайныг буруу зохион байгуулснаас болоод яг үнцэн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Bypass хийлгүүл. Тэгээ bypass хийлгүүлээд байдаг тал байдаг. Манай Монголд бол би шалгалтуудыг хойлоо хийж байгаа. Зөндөө юм кейсүүд гарч ирсэн шүү дээ. Дизайн буруу явцтэй. Тэгээ дизайн буруу хийснээс болоод яг firewall мань халдлагаас хамгаалах гэдэг. Гэтэл яг бодит амьдрал дээр бол тэр нь хамгаалагдахгүй байх тохиолдол бас их байдаг ба. Тэгэхээр pentesting маань илүү яг тийм дизайн хэрэгжүүл implementation хэрэгжүүлж явах явцад ямар алдаанууд configuration хүртэл нарийн review хийж гаргаж идэв байгаа ч тийм. За тэгээд мөн бас олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх боломжтой. За яагаад вэ гэхээр тэндээс зөвлөмжүүд гарч ирдэг. Тэгээд зөвлөмжүүд анаа олон улсад хэрэгжиж байгаа. Best practice-ийг энэ бол пентестерүүд маань зөвлөө явуулдаг. За тэгснээр байгууллагын одоо solution шийдлийг бид нар олон улсын түвшинд хийхэд адапт хийх боломжтой бүрдэж байна. За нэг бас хамгийн чухал юм нь бол ирээдүйд учирч болох хакинг гэдэг бас сэргийлж байгаа гэсэн. Тэгэхээр пентестинг нэг төрөл юм бол ёсцууд хакм байгууллага руу хийж байгаа тийм. Тэгэхээр энэ бол өөр одоо жишээлбэл malicious хакерууд орж иж байгаа тохиолдолд бид нэр тань датаг устгах, барьцаалах янз бүрийн байдлаар хөрөнгөд болоо учруулах магадaltaй. Тэгэхээр пентестинг хийж байгаа тохиолдолд бол хэрэглэгчийн зөвшөөрлөөр team case гарч ирвэл team ёс бус үйлдэл хийхгүйгээр шалгаад эрсдэл гарвал эрсдлийг нь тодорхойлоод зөвлөмжүүд өгчдөг байна. Тэг хамгийн гол нууц линкертэй байдаг. Яг зөв тий. Тэгэхгүй болохоор тэгээд задруулбал. Тий, одоо яг тэр чинь одоо энэ сайн пентестер яаж болох вэ те? Яг сайн пентестинг байгууллагатай хийлгэх гэх мэтчлэн энэ талаас нэгдүгээр мэдээж хэрэглэгчийн зөвшөөрөл байх хэрэгтэй. Хэрвээ хэрэглэгчийн зөвшөөрлгүйгээр ганц л пакет илгээх юм бол тэр бол тий ёс бус юм бол ёс бус зүйл болчихж байгаа. Нөгөө төр хуулийн хариуцлагууд бас байгаа те. Тэгэхээр заавал хэрэглэгчийн зөвшөөрлөлт байх хэрэгтэй. Хоёрдугаар байгууллагын нууцын зэрэгэлдээ мэдээлэл олж авах бүрэн боломжтой пентестинг. Тэгэхээр энэ дээр бол
хэрвээ та пентестинг байгууллагад хэрэгжиж байгаа бол нууц хадгалах гэрэг хөвөн болон байгууллагатаа заавал хийх хэрэгтэй гэж зөвлөхөр байна. За гуравт нь бол тест хийх цагийг бас их зөв тохируулах хэрэгтэй. Тэгэхгүй л тий. Нөгөө яг нөгөө ажиллаж байгаа үед нь production руу нь халдаад байв. Яг зөв тий. Хэцүү шүү дээ. Тий. Яг нөгөө хэрэглэгч нөгөө ихэнх байгууллагууд онлайн болж байгаа. Үүнтэй холбоотой нөгөө хэрэглэгчийн ачаал, оргил ачаал маань за Монголын цагаараа ойролцоогоо 9-с 11 цаг 3-аас 5 цагийн хооронд ч юм ингээ бүрэлдэхүүнүүд байлаа гэж бодвол бид нар ерөө пентестинг хийж байгаа бол тэр оргил цагийн дээр нь хийх үү, оргил бус цаг дээр нь нөлөөлөг багтаар хийх үү гэдгийг бас маш сайн тохиролцох хэрэгтэй. За хийх орчны тусгаарлалт гэдэг. Тэгэхээр пентестинг хийж явах явцад бол эрсдлүүд гарна. Систем даун болох, систем эвдрэх, чигээгдэхгүй болчих эрсдлүүд бас бий. Тухайн датанууд алдчих ч бас эрсдлүүд бий усгаж байгаа. Тэгэхээр бид нар тест хийх орчныг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тестийн үед гарч болох эрсдлүүдийг бас маш сайн тооцох хэрэгтэй болдог. Нөгөө байгууллагаас нөгөө нэг бэкап хийлгүүлж авах ч юм уу тий. Тий, ер нь бол ямар нэгэн пакет илгээхээс өмнө бэкап хийж авч аваад бэкап авсан систем рүү эсвэл яг үндсэн production систем рүү биш тестийн орчин руу яг ижих орчинтай тестийн орчин руу хийвэл илүү үр дүнтэй байх тал байна. Ингэснээр бол үйлчлэгээ хэвийн хэрэглэгч тал бол customer бол хэвийн үйл ажиллагаа үйлчлэгээ явуулж байна. Пентест нь бол орчин дээр яг жинхэнэ орчин дээр хийж байгаа юм шиг шалгалтыг хийх бололцоод. За тэгээд мөн пентестрүүд яг хувь нь яг пентестинг гэж байгаа хүмүүс бол soft skill-үүд мэдээж өндөр байх хэрэгтэй. Энэний нэг бол харилцааны ур чадвар бол өндөр байх хэрэгтэй гэж байна. Яагаад гэвэл маш олон системийн инженер мэрэгчлэлтэнгүүдтэй уулзаж ярилцсан. Менежерүүдтэй ч бас уулзаж ярилцсан. Тэгэхээр тийм дээр харилцааны өндөр ур чадвар шаарддаг байгаа. За мөн бас илэрхийлэх ур чадвар бас тодорхой хэмжээнд шаарддаг. Тэгэхээр бид сайн пентестер болъё гэвэл эдгээр soft skill-үүдийг бас hard skill-ээс гадна soft skill-үүдийг бас сайжруулж авах хэрэгтэй гэж зөвлөхөр. За тэгээд хамгийн сүүлд бол юу вэ? Бичиг баримтын өндөр ур чадвартай. Энэ бол нэг зөв хүссэн болгоно нь пентестер болчихно гэж байхгүй л тээ. Зүгээр ингээл төлөвлөсгөл халтаал үзүүлчдэг хүн л байхгүй. Тэр нөгөө тухайн байгууллагт нь олон менежер, захирал гээд олон нөгөө IT чиглэлийг мэдгүй хүмүүс авах учраас тэр хүмүүст нь зориулаад бичиг баримтаа маш ойлгомжтойгоор бэлтгэж чадвартай хэрэгтэй. Тийм. За өөрөө ч нэг сүүлийн нэг 2-3 пентестер дээр орж ажилласан шүү дээ. Тэгэхээр энэ дээр документ бичиг баримт дээр ерөнхийдөө юу сурсан бэ? Анх яг нөгөө пентест хийж эхлэхэд бол айгүй хэцээсэн л та. Тэгээд сүүл рүүгээ яг нөгөө алийг нь төрүүлж хийгээ тэрэн дээр анализ хийгээд хурдан дуусгачаад тэгээд ард нь бичиг баримт дээрээ яг нөгөө яаж ажиллах вэ гэдгийг нь бол ерөөдөө суралж авсан. Энэ дээр бол нөгөө хөвчлэн graphic user interface-тэй тиймэрхүү юун дээр ивэл нөгөө хүмүүст харахад ойлгомжтой. Тэгээд болж игэл өөрөө кодчжул нөгөө нэг ард нь ингээ PDF-ээр ч юм уу гаргаж үр дүнгийн гоё ойлгомжтойгоор гаргаж ирдэг байл зүгээр. Одоо жишээл нөгөө амар эмзэг барилттай критикал эмзэг барилттай байвал улаан өнгөр ч юм уу тэгэж гоё графикаар харуулаад нөгөө хүнд шууд харахад ойлгомжтой. Тэрнээс шууд бид нэр ингээд терминалынхаа скриншотыг хийгээд тавих одоо хинч чадна шүү дээ. Тэгэхээр хамгийн ойлгомжтой байдлаар тэгэл илүү нөгөө нэг дэлхийн хэмжээний болно гэсэн үг л дээ. Тийм. За тэгэлгүй баг. Тэгэхээр бичиг баримтын ур чадвар бол нэлээд өндөр шаарддаг. Тийм учраас пентестингийн бас нэг чухал нэг модуль нь юу гэхээр тайлан хэрхэн бичих вэ гэдэг байгаа. Тэгэхээр тэр модулаар бид нар яаж документ дээр юуг юм анхаарах уу, юу байлгах ёстой гэх мэтчлийн олон best practice зөвлөмжүүдийг манай пентестингийн security analyst сургалт манаас санал болгодог байгаа тийм ээ. Тийм аль бие усны яг тиймэрхүү юм ашиглаж авахгүй бол тэгээ аль биес нэг жаваад хэрэг байхгүй шүү дээ. Тийм. За тэгээд security analyst ярьсан. Тэгэхээр security analyst-ийн бас сургалтыг манайхаас бас санал болгодог байгаа. Тэгэхээр энэ сургалт маань бас 5 сарын ихээр төлөвлөгдөж байгаа. 5 сарын ихээр явагдахаар. Тэгэхээр энэ сургалтын дээр бол үндсэн дараахын модулууд ордог. Саяны яриад байгаа бичиг баримт документ гэж яриад байгаа бол 12 дугаар модуль дээр тестинг ингээд бид нар хэрхэн тайлан болгож гаргах вэ гэдгийг л бас тусгаалan орж байгаа. Тэгэхээр нөгөө SEC болоо пентестинг хоёрын ялгаа нь бас энд байгаа. Тэгэхээр энд бол бид нар hard skill-ийн буюу technical юм мэдээж үзнэ. За үзсний дараа нь яаж пентестингээ яаж сайн болгох уу, хэрхэн тайлан бичих вэ гэдэг талаас босоо soft skill-ийг илүү хөгжүүлж
явдаг байгаа. За нэмэлтээр бас битаар судлах 10 гаруй ийм модулууд байдаг. Тэгэхээр EC Council-ийн бид нар Security Analyst гэсэн сургалтанд хамрагдсанаар ийм 30-аад орчим ийм pen testing-ийн арга хэлбэрүүдийг суралцах боломжтой байна. Жишээлбэл энд бол юу байна вэ гэхээр social engineering pen testing хэрхэн хийх үү байна. Байгууллагад хамгийн их хүчрээд байгаа тийм. Байгууллагын нөгөө олон контролуудыг чинь бүгдийг bypass хийгээд байгаа зүйл чинь ерөөсөө хүмүүсээр дамжуулаад тийм хамгаалал. За сүлжээний орчинд гэвэл дотроос гаднаас периметрийн орчны ингээд pen testing гэдэг яаж хийх үү гэх мэтчлэн ингээд тусгаалan элбис онцгойл ингээд зааж өгсөн ба. Нөгөө vulnerability assessment бүр өргөн байсан шүү дээ. Одоо pen testing бол тухайн үйлчилгээ болоод application service болгоно гэдэг. Тэгвэл илүү үр дүнтэй гэсэн үг яг тийм үр дүнтэй гарч ирэх боломжтой. За тэгээ pen testing roadmap талаар. За roadmap нь болохоор эхлээд нөгөө нэг CND гэдэг нь болохоор network defender гэж явдаг. Сүлжээний хамгаалагч юм да тий. Тэгээд ингэж явна. Эсвэл SEC гэдэг certified ethical hacker, яг SEC хакераар яваад SEC-ийн дараагийнх нь нөгөө practical-ийг бас авч болдог. Practical шалгалтын нөгөөд. За тэгээд цаашаагаа нөгөө нэг юу болохын penetration testing-ээр яг болох ч байгаа учраас нөгөө forensic center-ыг авах шаардлага байхгүй шууд security analyst дээр болохоор саяны харуулсанчлан иймэрхүү документ бичих penetration testing-ийг хэрхэн хийдэг вэ гэх мэтлэнгээр маш гоё ойлголоод байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь лиценз penetration test нь болохоор гадаад бүр тийм эрхтэй байдаг гэстэй яг сертификатыг авчвал энийг бүр master цалны expert төвшний гэж ойлгож байна. За тэгэхээр энэ roadmap-ийн хувьд бол 3 levelтэй core, advanced, expert. За тэгэхээр core level бол энд яг карьер эхэлж байгаа хүмүүст тохиромжтой. Тэгэхээр энэ дээр бол SEC бол санал болгодог certified ethical hacker. За ийм сүржин нэртэй боловч яг үндсэн нөгөө техникийн hard skill талын үндсэн суурь мэдчих хэвээр бүх агуулгыг энэ сектор ордог байгаа. Тэгэхээр секторыг хэрэг бас хүмүүс суралцвал яг юу шаардлагатай вэ гэж асуудаг. Тэгэхээр энэ дээр бол сүлжээний анхын шатны мэдлэгтэй, системүүдийн анхын шатны мэдлэгтэй, скриптийн анхын шатны мэдлэгтэй, жишээлбэл Python, Ruby гэх мэтчлэн scripting language дээр бас ажиллах чадвартай байвал сектор ерөнхийдөө сургалтын агуулгуудыг ойлгоход илүү төхөмтэй байдаг байна. Тэгэхээр энэ бол зөвхөн үндсэн core буюу үндсэн мэдчих хэвээр зүйл. Яг энэ penetration testing roadmap руу ороод ирэнгүүтээ EC Council-аас юу санал болгодог вэ гэхээр security analyst-ийг санал болгодог. За мэдээж hard skill SEC-ийн агуулга бас байгаа. За тэгээд дээр нэмээд нөгөө яаж pen testing хийх арга төрөл одоо жишээ зөвлөмжүүд их байдаг. Тэрнээс гадна тайлан хэрхэн бичих вэ гэдэг бас чухал ойлголт байна. Энэс дараагийн левел дээр нь бол лиценз penetration testing яг түрүүнээс зөвтэй. Тэгэхээр EC Council-аас өөрсдийн одоо pen testing-ийн хийх framework-ууд гэж байдаг. Тэгэхээр энэ framework-д янз бүр жишээлбэл Ocean-ийн байна, NIST-ийн байна, EC Council-ийн байна, PCI-ийн байна гэх мэтчлэн ингээд янз бүрийн framework-ууд байна. Эдгээр framework-ууд дээр яг өөрсдийн хөгжүүлсэн framework-ийн нэг нь бол license penetration testing гэдэг юм аргачлал байна. Жишээ pen testing ихтэй 6 хувааж байгаа. Нэгдүгээр дээр нь юу хийх вэ, хоёр дээр нь юу хийх гэх мэтчлэн ингээд framework-ийг ингээд хуваацсан байна. Тэгэхээр LPT нь бол security analyst юу ялгаатай вэ гэхээр security analyst бол ийм байд юм аа гэдэг тайлан гэж бичдэг юм аа гэдэг үздэг бол LPT тэнд олж авсан ур чадварыг тайлангаа бичээд одоо өөр бусад яг хүмүүсүүдээр ревю хийлгээд тухайн тайлан олон улсын түвшинд бичигдсэн байна уу гэдэг шалгадгаар юм онцлогтой байна. Тэгэхээр яг агуулга нь бол тэн дээр баригдах агуулга, SEC-ийн агуулга шиг яригддаг. Security analyst бас яригддаг. Хэрвээ та ингээд pen testing болж байвал EC Council-аас тань ийм 3 түвшний ийм карьер төлөвлөлтийг санал болгож байгаа. Тэгэхээр анхан дунд эксперт түвшний хувьд бол хамгийн анхан бол SEC байна. Тэгэхээр манайхны хувьд нэг ойлголт байдаг. SEC-ийн сургалт гэмгүүц амар өндөр скилийн ур чадрын юм сургалт. Айгаад байдаг тал байдаг тийм. Гэхдээ мэдээж энэ бол мэдээж хай түвшинд яригддаг. Гэхдээ энэ бол заавал мэдчих хэвээр үнэн сүр ойлголт гэдэг утгатай. Тэгээ аюулгүй байдлаар явчихлаа бол энэ сертификатыг ерөнхийдөө авах хэрэгтэй. Тийм яг зөв. За тэгээд манайхаа яг энэ дээр асуултууд байл комментар дээр хүлээн авах боломжтой байгаа.
Тэгэхээр та хэд мөн комент бичээд яваад бид тэр комментүүдээ талаар ярилцаад явнаа. За энэ дээр бидний хакингийн талаар бас аналистийн талаар penetration testing-ийн талаар бол илүү төлхөө ярьж байгаа шүү. Тэгэхээр тэнтэй холбоотой асуултууд байвал ярилцаад явах боломжтой байна. За ерөнхийдөө ингээд дуусч байна. Тэгэхээр таны хувьд өөр хэлэх зүйл үлдсэн бол байна. За тэгээд нөгөө нэг дөнгөж төгсөөд одоо яг манай үеийнхэн байгаа л та. Ойтон болчоод одоо дөнгөж төгсөөд ажилдаа орох гэж байгаа. Тэгэхээр тэднэрт надаас яг айгу нөгөө асуужсан асуултууд нь юу гэхлээр нөгөө яг адилхан ойтон болохоор юм асууж байгаа. Тэнгүүд нөгөө би одоо ажилд орохын тулд заавалчгүй нөгөө сертификаттай байх хэрэгтэй юу гэж зоодсон. Тэр яг хэрэгтэй юм болоо. Шууд орохдоо. Зөв. За ерөнхийдөө бол нэг тийм шаардлагатай бол биш. Мэдээж нөгөө төгсөөд олон зэрэг бүгдээр нэг зэрэг гараанаас эхэлж байгаа бол өөр өөрсдийн нөгөө давуу талуудыг агуулсан одоо ажил олгогчид сонирхол татах үз байлгыг гэвэл тэр лүү төвлөрүүл бас хэрэгтэй болох талтай. Жишээлбэл зарим нэг ажлын зааруудыг ерөнхийдөө харж исэн болов уу. Тэгэхэд бол ийм сургалтанд хамрагдсан эсвэл ийм сертификаттай бол давуу тал болно гэдэг юм. Бизнес олгогч болоод хүний нөөцийн зүгээс бол тэрхүү шаарддаг болсон байгаа. Тийм. Тэгэхээр тэн дээр хэрвээ авцсан бол мэдээж давуу тал бол байна. Тэр өрсөлдөж байгаа хүмүүсээс нь илүү давуу талтай. Тийм, хамгийн түрүүнд тийм. Ер нь бол бид нар олон улсын түвшинд ингээд CV-гээ өгсөн ч гэсэн хамгийн түрүүнд paper base дээр сонгож шалгуулах хэрэгтэй байна шүү дээ. Маш олон ингээд хүмүүсүүд тухайн ажил руу горилж байгаа. Тэндээс ингээд цаасаар ингээд сонгож шалгуулт явагддаг. Тэгэхээр сонгож цаасаар ингээд явж явах хэвчээд энэ хүмүүсүүдийг ингээд дараагийн ярилцлаганд орё гэдэг ингээд фильтр хийж байгаа. Тэгэхээр хийж явах хэвчээд тэр эхний нэг давааг давах шаардлагатай болж шүү дээ. Тэгэхээр тэр давааг давахт нь бол эдгээр зүйлүүд бас тус болдсон болов уу гэж боддог миний хувьд. Яг гадаадын одоо гадаад ажиллахаар бол хэрэгтэй бас Монголдо ч гэсэн бас энэ хэрэгтэй болчиход байгаа. Одоо ер нь бүх байгууллагууд л сертификат олох гэдэг шүү дээ хүмүүсээ. Тийм. Техникийн дийлэнх нь. Тийм, сертификатаа бас нэг давуу тал нэг гэвэл бас системтэйгээр суралцах боломжтой. Заримдаа бид нөгөө битач бас болно л доо. Тэгэхээр битач явахгүйд өөрийнхөө дур сонирхлоороо ч юм уу эсвэл нэг юм руу ингээ яваад зарим нэг зүйлийг орхитуулсан байдаг тал байдаг. Тэгэхээр битач сурсан болгон бас муу гэж хэлэхгүй бүгд сайн байж болно тухайн нэг чиглэл рүү. Гэтэл бид нар нөгөө сая ярьлаа шүү дээ. Vulnerability assessment гэдэг бол pen testing-ийн нэг хэлбэр байдаг. Тэгэхээр бид нар маш өргөн хүрээнд харах шаардлагатай болдог. Өргөн хүрээнд харж байгаа тухайн нэг систем дээр маш гүнзгий орох шаардлагатай болдог. Тэнгүүд pen testing тэн дээр ягс хэрэг болоод байдаг. Тэгэхээр яг гүнзгий орж байгаа тохиолдолд хүн болгоны өөр өөрийнх нь нөгөө туршлагууд бас өмнө хийж исэн төсөл хөтөлбөр, өмнө ажиллаж исэн кейс тэр туршлагууд ерөнхийдөө хэрэг болдог байгаа. Сургалт бол өргөн харахад нь бас тусалтай. Гүнзгий ороход нь бас хэрхэн гүнзгий орох вэ гэдэг тал дээр зөвлөгөөгөө явуулдаг учраас. Миний карьер төлөвлөлтөн дээр тодорхой цаг хугацааг хэмж өгд юм болов уу гэж миний хувьд бол боддог шүү дээ. Би бас яг нөгөө нэг анх яг өөрөө судлаад эхлэнгүүт ингээд энэ тэндээс баахан мэдээлэлүүд аваад явчихдаг. Тэнгүүд яг алийн ингээд эхнээс нь дараалал сурахаас мэдгүй байсан л та. Тэгээд яг сертификатны сургалтанд суугангуудаа яг нөгөө орхицсан мөртлөө дутуу ойлгоцсон ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд айгүй олон гарч ирж байсан. Жишээлбэл энэ security analyst дээр ихэд яг нэг тайлан бичих гингүүт бүр хаанаас эхлэх юу бичихлээ. Тэр 2 хоног бодлоо. Яалаа. Хаанаас эхлэхээ мэдэхгүй. Тэрнаад скриншот оруулаад тийм бол биш үлээ. Өөр одоо тийм Монголынхаа яг юунда ингээд хүнд ойлгомжтойгоор IT чиглэлийн хүмүүст зориулж хийгээвэл яг тэрнаад л дээр скриншот оруулж болно л та. Тэгээд нөгөө дээшээгээ гой бүр албан ёсны бодлоод явчихгоо нөгөө өөрсдөө ингээд security analyst гэдэг албан ёсны юуг сурцсан тийм хүмүүс болохоор албан ёсны хийх үднэс гой ойлгомжтойгоор хийвэл зүгээр юм билээ. Олон жил шаарддаг юм шиг л тийм. За мэдээж тэр туршлагыг хөрвүүлэх гэдэг нь цаг хугацаа шаардлагатай. Тэгэхээр ер нь бол миний бодлоор тухайн тайлан ч юм уу те ажлын одоо үр дүнг ер нь зөвхөн инженер зориулагддаг гэж бол боддог. Тэгэхээр яг шийдвэр гаргах төвшний хүмүүс буюу менежментийн төвшин дээр очиод энэ тайлангууд маань ихэвчлэн танилцуулдаг. Жишээлбэл манай pen testing ажлууд хийгээд тусангууд дандаа тузын төвшин захирлуудын зөвлөлөөр ч юм уу ингээд дандаа юм менежментийн ингээд төвшөнд очиж танилцуулдаг.
Тэгэхээр менежментийн төвшөнд очиж бид нар техник юм яриад ах юм бол тухайн тайлан хүлээн авах тэр тайлангийн үр дүн бол өгөөж нь бас бага юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр яг тийм менежментийн төвшин ингээ ойлгох төвшин бид нар тайлангуудыг бичиж явах үр дүнтэй байна. Яагаад гэвэл бид нар сайн үр дүнгийн IT мэдээлэл аюулгүй байдалд оруулсан хөрөнгө оруулалтыг өгөөж бид үнэлдэгэ гэж шүү дээ. Тэгэхээр яг тэр үн цэнийг бий болгохын тулд менежментийн төвшөнд нь одоо нэг саяны soft skill гэдэг байлаа сэтгэх ур чадвар сайн, бичиг барим сайн байх хэрэгтэй гэдэг хоёр чадрыг ингээд нэмээ явуулчихгууд тэр хүмүүст ойлгуулснаар өөрөөр хэлбэл заримдаа бид нар тухайн solution сайн байгаа гэдгийг хэлдэг. Ингэснээр хөрөнгө оруулалт нь зөв байгаа гэдгийг итгэдэг. Нөгөө талаар энэ сул байна гэдгийг хэлдэг. Тэгснээр энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй байна гэдэг хөрөнгө оруулалт илүү оновчилж хэлдэг. Өөрөөр хэлбэл манад firewall дахиад нэг хэрэгтэй юм уу те? Хоёр firewall хэрэгтэй юм уу гэдэг. Эсвэл ганцхан байхад хангалттай юм уу? Эсвэл өөр нэг хамгаалтын солиушнууд бидэрт хэрэгтэй юм уу гэдгийг заримдаа бас тэднийг солиушн хэрэглээд явах хэрэгтэй юм шиг үгүй шийдвэр авах хүндрэлтэй байдаг. Тэгэхээр яг ийм хөндлөнгийн хүмүүсээс юм зөвлөгөөнүүд ороод ирэнгүүт хөрөнгө оруулалтууд оновчтой болоод энэ хамгаалтан ч гэсэн илүү сайжраад юм давуу талуудыг олдог учраас тестинг тайлангууд маш өндөр ур чадвартай хийгдэх хэрэгтэй болж байдаг. Зарим байгууллагууд ч барыг нэг системтэйгээ хэдэн 10 20 жил болсон байдаг шүү дээ. Зингүүд яг нэг penetration testing оруулаад ирэнгүүт нөгөө pin test хийж байгаа хүмүүс чинь ингээд юмаа хийнгээд давхар тэмцээн хэмжээнд оролцоод өөрийгөө сайжруулад явж байгаа болохоор сүүл гарсан халсуудыг яг турш үзэж мэддэг болсон байдаг. Тийм болохоор яг тиймэрхүү газар pin test оруулангууд бараг тэр чигт ингээд өөрчлөлөөр болоод явцдаг. Тийм болохоор ерөөхдөө эртгэн л pin test ингээл бараг жил болгоно л хэрэглүүлээд байвал зүгээр санагдаад байна шүү дээ. Ер нь бол мэдээлэл аюулгүй байдал маш хурцтай хөгжиж байгаа. Өнөөдөр эмзэг сул тал байхгүй байх гэж тодорхойлол гаргаад байдаг. Маргааш тэр эмзэг сул талтай болчих боломжтой. Тэгэхээр энэ нь бол pin testing-ийг бид нар улиралтай нэг заавал гадны external pin testing хийх биш, дотоодоо мэрэгчлэнүүдэд бэлтгэхэд дотроос мэдээлэл аюулгүй байдлын мэрэгчлэлтүүд улиралтай нэг юм бүх системүүдийг хамарсан байдлаар эсвэл 2-7 хоногт хамарсан байдлаар scanning vulnerability assessment-ийг нэг хэсэг хүрээнд pin testing-ийг арай нэг өөр нэг хүрээнд гэх мэтчлэн ингээд эдгээр нөгөө шалгалтын хэлбэрүүдийг хослуулад ашиглаад хугацааны давтамжийг мэдээж аль болох ойрхон байлгасан. Холдчих тусам тэр хоорондын security gap гарч ирэл та. Эхнийх нь хийхэд аюулгүй байснаа хоёр дараагийнх нь хийхэд аюултай гарч болно. Гэтэл дунд нь одоо дунд хугацаанд нь шинэ эмзэг сул тал илэрсэн тохиолдолд тэрийг тодорхой хугацааны дараа шалгах гэдэг. Гэтэл энэ хугацаанд бол хакерт бол ийм том орон зай бол үүсч гэсэн. Хакерт бол тиймэрхүү юм бол аюу авахгүй сандахгүй шүү дээ. Zero day бол маш сайн бол хийж байгаа шүү. Нэг тоглоом ч юм уу нэг систем гараад маргааш нь маргааш хак нь гараад ирдэг тий. Шалгалтууд хийгээд хийжтэй тий. За тэгэхээр pin testing бол аль болох богино хугацааны давтамжтайгаар дотоод тосоо бас хийж авах хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Тэгэхээр энэ дээр бол pin testing-ийг систем админ, сүлжээний инженерүүд хүмүүс ишээгээ ороход илүү ойрхон байдаг. Яа нөхөр ихэнх pin testing-д бол систем сүлжээ тал руу байдаг учраас за мөн бас кодинг ур чадвар сайтай бол маш сайн pin tester болох боломжтой. Тэгэхээр бусад залуучуудын ишиг ороход карьерийн хувьд илүү хэлбэрхэн арга боломжтой гэж би бол хараад байгаа. Хичээлээс сургуультай ороод явж байгаа хэвчээ нөгөө хүмүүсүүд ярилцахад ч ойлгомжтой, ажлын туршлага нь тийм кейсүүдийг хийж ирсэн бол бүр найс болдог. Сургууль маань ч гэсэн. За тэгээд өнөөдөр бол та бүхэнд pin testing-ийн талаар ерөнхийдөө хүрэхээр бэлтгэсэн. За бэлтгэсэн юу маань ингээд дуусчих шиг байна. За асуултууд бол байхгүй байх шиг байна тий. Бүгд л лайк дараалаа. За сонсоолох шиг. Бүгд таалагдж байгаа юм байна гэж ойлголоо. За тэгээд энэ удаагийн ярилцлага ингээд өндөрлж байна. Танд хэлэх зүйл үг байна уу? Тэгээ сая орой хэлсэн дээ. Окей. Тэгээ penetration testing-ийн талаар. Аюулгүй байдал бол өдөр болгон бид нар аюулгүй байдал хүн болгоноос хамааралтай зүйл. Тэгэхээр ганцхан систем хамгаалтын солиушныг бид нар нэвтрүүлээд аюулгүй байдлыг хангана гэж байхгүй. Тэгэхээр аюулгүй байдлыг бид нар хэрэгжүүлдэг мултлеер буюу олон түвшинд юм хамгаалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр зарим нэг төхөөрөмж ч юм уу солиушнууд энэ нь бол мултлеерийн нэг плеер дээр л ашиглагдах загварчлагдсан байна. Тэгэхээр олон түвшингээ авсан байна. Эдгээрүүдийн дизайн загварчлалыг, хоорондын загварчлалыг
зөв хийх хэрэгтэй болно. За энэ дээр хамгийн гадна талд нь дүрм журмаас эхлэх хэрэгтэй болно. Тэгэхээр дүрм журмыг хэрэгжүүлэх бол олонсон best practice-ийг ашиглах хэрэгтэй. Жишээ нь компьютерийг ашиглаж болно, ISO стандартыг бас ашиглаж болно. За тэгэхээр бас дотоодын бас зарим нэг стандарт шаардлагууд байгаа. Жишээ банк санхүүгийн сектор Монгол банкнаас тавьдаг стандарт байна. Их мэдчлэгийн эдгээр шаардлагуудыг бас дүрм журмаас эхлэлтэй. Тэгээд цаашаа хүн болгоныг хамарсан awareness training хэрэгтэй. Тэгээд perimeter-ийн зооны хамгаалтын солиушнууд хэрэгтэй. Тэгээд компьютерийн end user холбоотой компьютерийн орчны хамгаалтууд хэрэгтэй. Тэгээд дотор нь байгаа датаны хамгаалалт хэрэгтэй. Гэх мэтчлэн ингээд олон түвшинд бид хамгаалтыг ярьдаг. За хакерууд бол яг энэ бүх түвшинд нь довтлогоо яадаг байна. Тэгэхээр бид нар хакеруудаас сэргийлэх гэвэл хакер шиг сэтгэх, хакер шиг өөрсдийгөө шалгах ийм гиснээр яа бодит учраас эрсдэл орж ирэхэд бол бэлэн байх. Тэрнээс сэргийлэх бол боломжтой. Энийг бол пентестаас хийдэг байгаа. За ингээд өнөөдрийн лайв маань үгээр өндөрлж байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.